Говьсомор аймгийн Цэцэг даргын нэрэмжит спортын 4-р баг наадам 2023 оны 5-р сарын 12-ноос 21-ний өдрүүдэд спортын 8 төрлөөр 10 өдрийн туршид үргэлжилж хөлс хүч авахалцсан ба ур чадвараа гарган өрсөлдөж спортын баг наадмын хаалтын ёслолын үйл ажиллагаа 5-р сарын 21-ний өдөр зохион байгуулагдаж төрөлт спорт шагналт байр эзэлсэн тамирчдыг шагнан урамшууллаа. Мөн багийн нэгдсэн дүнгээр шагналт байр эзэлсэн баг тамирчид болон авраг багийн шилжээ явах цамыг гардууллаа. 1-р байранд 136 оноогоор Ариун болор ахлагчтай бизнес хөгжлийн баг тамирчид, 2-р байр 135 оноогоор Баттуул ахлагчтай Эрчим багийн тамирчид, 3-р байр 132 оноогоор Инх жаргал ахлагчтай Шивээ овоо багийн тамирчид тус шалгарлаа. Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр жил бүрийн 5-р сард тэмдэглэн өнгөрүүлдэг татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Говьсомор аймгийн шилдэг татвар төлөгчдөөс шагнал гардуулах үйл ажиллагаа 2023 оны 5-р сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж аймгийн Цэцэг дарга Батсуур, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бэлэг Гүмрэл, татварын хэлтсийн дарга Инх оюунаар татвар төлөгчдөд мэдлэгээ төвшүүлэн орон нутгийн төсөв бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж шилдэг татвар төлөгчийн болцол хангасан татвар төлөгчдөдөө шагнал гардууллаа. Аймгийн Цэцэг дарга Батсуур 2023 оны 5-р сарын 16-ны өдөр Шивээ Говьсомын 3-р цэцэрлэг, ерөнхий боловсролын 3-р сургууль болон Сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдад тулгамдж буй асуудлыг сонсож санал солилцлоо. Мөн улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа цэцэрлэг сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа. Аймгийн Цэцэг дарга Шивээ Говьсомын иргэдтэй уулзалт хийж санал хүсэлт болон тулгамдж буй асуудлыг сонслоо. Уулзалтад аймгийн Цэцэг дарга Батсуур, аймгийн Цэцэг даргын урлагч Наранбаатар, Шивээ Говьсомын Цэцэг дарга Ганчимэг, Шивээ Говьсомын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Дэлгэр Заяа болон төрийн байгууллагуудын удирдлагын албан хаагчид Шивээ Говьсомын 100 гаруй иргэн оролцлоо. Уулзалтаар Алсын хараа 2050, шин сэргэлтийн бодлого, хот хөдөөгийн сэргэлт, нээлттэй Говьсомор аймаг хөтөлбөрийн танилцуулга мэдээлэл хийгдэж, иргэдийн санал хүсэлт, тулгамдж буй асуудлыг шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Төрийн албаны салбар зөвлөлийн Говьсомор аймаг дэх салбар зөвлөлийн 2023 оны 4-р сарын 8-ны өдрийн 14-р тогтоолоор төрийн захиргааны туслах болон дэвшүүлгийн гүйцэтгэх албан тушаалын сул оронтойг нөхөх тусгай шалгалт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тусгай шалгалтыг төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1-р сарын 25-ны өдрийн 25 дахь тогтоолоор батлагдсан төрийн албаны шалгалт өгөх болцол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журмын хүрээнд зохион байгуулж шалгалтад 13 иргэн оролцож 12 иргэн тэнцлээ. Аймгийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, боловсрол шинжилгээ ухааны газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасаг, улаан загалмайн хороо, даатгалын болон үнэлгээний байгууллагууд, жолоодох эрх сэргээх зөвшөөрөл олгох сургалтын байгууллагууд хамтран хүүхэд багчууд эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэг олгох, түгээн сурчлах зорилгоор цэцэрлэгүүдийн дунд замын хөдөлгөөний цагаан толгой 2023 тэмцээнийг зохион байгууллаа. Аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан 2023 оны 5-р сарын 16-ны өдөр Баянтал Шивээ Говьсомдод хүүхэдтэй үлгэрлэн дуурайх ээж аавын баяр гэр бүлийн өдрөлгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үр дүнд иргэдэд гэр бүлийн харилцаа, үн цэнийн ойлголтыг өгч, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, үлгэр жишээ гэр бүлийг бусдад таниулан урамшууллаа. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлагыг хэрэгжүүлэх, бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг нэмэгдүүлэх, хүүхэд залуусын сурах ирмэлцэлд дэмжлэг үзүүлэн номын эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 33 дахь удаагийн номын баярыг буй цэцэглэх цагаар Говьсоморт үндэсний номын баяр 2023 арга хэмжээг илүү их уншийн урайндор 5-р сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Монгол Улсын засгийн газрын шин сэргэлтийн бодлогын хүрээнд аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, Умард говийн гүвэт халахын дундад талын сав газрын захиргаа, аймгийн сум дундын ойн ус загвар орчин шинжилгээний төвийн 50 орчим албан хаагчидтай өглөөний уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар тэр бүм мод үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих өдрүүдийг үр дүнтэй зохион байгуулах, цэцэрлэлтийг сааруулах ажлуудын үр дүнд хяналт тавих, хугацаа төлөвлөгөө биелэлтэд анхаарал хандуулж ажиллах, мөн усны нөөцийн асуудлыг хөндлөө. Түүнчлэн салбарын албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, техник хэрэгслээр хангах, гадаад улс оронд суралцах боломжуудыг бүрдүүлж байгаа талаар танилцууллаа. Та бүхэнд Говьсомор энэ 7 хоногт тань мэдээг хүргэлээ.